どうだ全員。星漿体暗殺1枚噛まないか。もう全員じゃねえ。向こうに入ったんでな。今伏黒だ。いいぜ、その話受けてやる。Jujutsu Kaisen Season 2-ын эхний хэсэг буюу Гожогийн өнгөрсөн түүхийг харуулах арк дээр нэгэн шин дүр танилцуулагдаж ихэнх үзэгчдийн хайртай дүр болсон. Энэ бол Fushiguro Toji. Өөрөөр хэлбэл цувралын гол дүрүүдийн нэг Megumi-гийн төрсөн эцэг. Цувралын хувьд хүмүүрийн дуртай хамгийн хүчрхэг гэж боддог дүр Gojo Satoru. Яг өөр гоё дүрүүд зөндөө байгаа л да. Гэхдээ Гожогийн өнгөрсөн түүхийг харуулах арк дээр хамгийн тод гэлцэх ёстой байсан дүр Gojo өөрөө байсан. Мэдээж хязгааргүй жинхэнэ хүч чадлыг бүрэн нээж байгааг харуулдагч энэхүү аркийн хамгийн тод гэлцсэн дүр ямар ч эргэлзээгүй Toji байсан юм. Өргөн мөр нарийн тайлтай эрэгтэй хүмүүрийн мөрөөдлийн бий. Mappa студийн гайхалтай зураглал болон анимашн. Cursed Energy-г ямар ч хиттэнтэй нүр тулж чадах хүч чадал. Бүхнийг урдаас төлөвлөх алсын хараа. Тэгэд балиар кул байдал. Нэмээд диод дуу оруулсан дуу оруулагч Koyasu Takehataгийн гайхалтай хоолой. Энэ бүхэн үүнд хамгийн чухал нөлөөтэй. Тэгвэл энэ удаагийн бичлэгээрээ Макигийн эрэгтэй хөлбөр гэж хэлж болох Тожигийн талаар зохиолт талхан гараад өнгөрсөн ч ямар чухал нөлөөтэй дүр болохыг тайлбарлацгаая. Бичлэгээ эхлэхийн өмнө манай сүүгийг subscribe хийхээ бити мартаарай. Тожи Зенин гэр бүлийн 25 дахь удирдагчийн хүү. Гэр бүлийн тухай тайлбарлахад Jujutsu Kaisen ертөнцид өөрсдийн онцгой хар шидийн техникийг үе дамжуулан ирсэн олон овог буюу гэр бүлүүд байдаг. Тэдгээрээс их гурвал буюу Zenin, Gojo, Kamo гэх гэр бүлүүд хамгийн урт түүхтэй хүчрхэг гэр бүл. Харин Toji тэрхүү Zenin гэр бүлд ямар ч хар шидийн хүчгүй буюу төрөлхийн хараалт энергигүй төрсөн. Тим хүнтэй тэрхүү том овог яаж ханддгийг бид Season 1 дээр Makiгийн түүхээс мэдэж авсан. じゃあなんで呪術師なんか。嫌がらせだよ。見下されてた私が大物術師になってみろ。家の連中どんな面すっかな。楽しみだ。 Харин Toji гэр бүлээ орхиж Zenin гих овгоос олж их нэрийнхээ Fushiguro гих нэрийг авсан. Има Fushiguro да. Гэхдээ Toji овгоосоо явахаас өмнө хар шидийн хүчгүй хэдий ч гардан тулааны чадвар маш ухаалаг байдлаараа овгийн гişүүдийг гайхшруулдаг байсан. Бүр зарим гişүүд түүнийг явсанд нь хүртэл баярлдаг. Учир нь Тожигийн хүч чадал, оюун ухаан, гэр бүлдээ аюул учруулах магадaltaй байсан юм. 全員当時は呪力ゼロにもかかわらず五感で呪霊を認識できた。呪力を完全に捨て去ることで肉体は一線を画し、逆に呪いの体制を得たんだよ彼は。まさに超人。 Гэр бүлээсээ явж мөрөөдө тоглоомонд орж шидэднүүдийг агнаж эхэлсэн бөгөөд энэ цагаас хар шидэдний алуурчин гэх нэрийг авсан юм. Ер нь бол хүйтэн зүрх сэтгэлтэй нэгэн байсан гэхэд буруудахгүй. Харин ингэж явахдаа их нэртэйгээ учирч энэ бүхнээ зогсоосон гэдэг. Харамсалтай нэхнэр нь нас барж буцаад хүйтэн зүрх сэтгэлтэй Toji иргэн ирж хөлсөөр хар шидэднүүдийг ангуучлах болж төрсөн хүү болох Megumi-г баг байхад нь орхин явсан юм. Тэрээр Zenin гэр бүлийн 26 дахь толгойлогч Naobito-той тохиролцож Megumi-г Zenin гэр бүл хүртэл зарах гэж байсан. Аниме манга дээр яагаад гайгүй аав байж болдгүй юм бол Toji хэдийгээр хар шидийн хүчгүй төрсөн ч үүнийг маш их сонирхдаг байсан. Бүр асар их аюус бэлэг заяасан Gojo Satoru-г сонирхон өөрийн биеэр харахаар очиж араас нь дайрах гэж байсан гэдэг. Харин жоохон хүүхэд байсан Gojo түүнийг иргэн харж анзаардгийг аль хэдийн аним дээрээс харсан билээ. 後にも先にも背後に立った俺が蹴取られたのはこの時だけだった。 Үүнээс өмнө хинч Toji-г өөрийнх нь нард байгааг анзаарч байгаагүй учраас Gojo-г ямар гайхалтай чадвартай болохыг ойлгож Season 2-ын 1-р хэсэг дээр хүл явдлыг төлөвлөсөн билээ. Toji-д хар шидийн хүч байхгүйч түүний талаарх мэдлэг хинээс ч дутгааргүй ариун гэсэн үг. Season 2-ын эхний хэсэгт Toji хүүхдийнхээ хүсийг эсвэл нэрийг санахгүй мэт дүр эсгэж өөрт ямар ч падлуугийн мэтээр аашилдаг. Megumiは元気か? Гэвч яг үндэ хүүгээ хар шидийн хүчтэй маш өндөр потенциалтай гэдгийг анзаарч Zenin гэр бүлд зарах гэж байсан юм. Мөн Gojo далуулахаас өмнө түүнд өөрийнхөө хүүг захиж үлдээдэг. Үүнээс түүнийг гэр бүлдээ багч болов анхаардаг. Тэр дундаа үр хүүхдээ гих сэтгэлийг харж болно. Хэдийгээр муу эцэг байсан ч түүний хар шидэтнүүдийг хорох ажил нь гэр бүлтэй байхад хитрхи аюултай байсан байж болох юм. 自分も他人も尊ぶことない。そういう生き方を選んだんだろうが。2、3年もしたら
俺のガキが全員家に売られる。好きにしろ。 Тэгвэл Тожи яаж тийм хүчрхэг болсон юм бол? Үүнийг Heavenly Restriction гэдэг. Энэ нь юу гэсэн үг гэвэл хар шидийн хүч болон бие махбодын хязгаарлалт гэсэн үг. Энэ нь хоёр янзаар илэрдэг. Muto Kokiji буюу Mekamaru-г 1-р бүлэг дээр бүгд харсан баг. Одоо гарч байгаа 2-р бүлгийн 2-р хэсгийг үзэж байгаа бол энэ талаар сайн мэдэж байгаа. Тэрээр төрөлхийн нэг гаргүй хүлгүй төрсөн. Арьсан ч мөн маш эмзэг бөгөөд гадаа орчинд гарвал шууд л түлэгддэг. Харин ийм сул дорой биеийн хариу дасар их хэмжээний хар шидийн хүчтэй төрж түүгээрээ Mekamaru-г удирддаг. やるね彼。一時的にだろうけど特級クラスの呪力出力真人対策もしっかりしてきたわけだ。 Харин Тожигийн хувьд энэ нь эсэргээрээ буюу ямар ч шидийн хүчгүй төрсөн хэдий ч үүнийхээ хариуд төмөр мэт тату арьс, асар их биеийн хүч чадал, хурд, тэсвэрийг олж авсан. Бүр ямар ч мундаг шидэтнийг хорох хэмжээний гэсэн үг. Хязгааргүй бүрэн хүч чадлыг нээгээгүй Гожо ямар хүчтэй гэдгийг бүгд л мэдж байгаа байх. Харин Тожи түүнийг торох зүйлгээр ялдаг. Гэхдээ яг ч алж чадаагүй л дээ. Тожигийн хувьд тэрхүү бие билдрийн потенциалаа бүрэн нээсэн гэсэн үг. Үүн дээр нэмээд түүний хар шидийн талаарх мэдлэг, зэвсгийн эрдэм, төлөвлөгөө боловсруулах чадвар, өөртөө итгэлтэй байдал нь хар шидэтний алуурчин гэх нэрийг зүүхэд асар том нөлөөг үзүүлсэн юм. Тоглоомчгүй Тожигийн өөртөө итгэлтэй байдал нь үзэгчдэд харилцахад хамгийн том нөлөө үзүүлсэн. Ямар ч аюултай нүр тулсан тайвнаар өөртөө итгэлтэйгээр тулалддаг. Бичлэгний эхэнд Тожиг эмэгтэй Маки гэж хэлснийг санаж байгаа бах. Макигийн хувьд яг л Тожитой адил Зенин гэр бүлд хар шидийн хүчгүй төрсөн. Одоогоор бүрэн хүч чадлаа нээгээгүй байгаа ч ирээдүйд нэгэн үйл явдлаас болж яг л Тожи шиг болдог. Маки дээр гэхдээ тусдаа бичлэг хийсэн дээр баг. Макигийн талаар бичлэг үзхийг хүсвэл комент үлдээгээрэй. Тожи эдгээр амьд сүрэн хугацаанд зохиол дээр богинохон гарсан ч гол болон эсрэг дүрүүдэд асар том нөлөөг үзүүлсэн. Мэдээж Тожигийн дайрлалд өртснөөр Гожо хүч чадлаа бүрэн нээж бараг л хамгийн хүчрхэг шидтэн болсон. Хэрвээ одоогийн Гожо байхгүй байсан бол Южи, Юта гэх мэт дүрүүд шууд л алуулчихсан байж мэднэ. Харин Мегуми энгийн амьдралаар амьдарч байж болох юм. Нөгөө талд Гето энэ явдлаас хойш шидтнүүдийн тогтолцоог буруу гэдгийг ойлгож хар шидийн хүчгүй энгийн хүмүүсийг устгах чухал хараал бий болохгүй гэж боддог. Үүнийг ч анемдэр маш тодор харуулсан. じゃあ非術師を皆殺しにすればいいじゃないですか。ゲトウ君、それはありだ。いや Тожи гих дүрийн хийсэн үйлдэл одоогоор ердөө дөрвөн л тодорхой байгаа. Онцгой төвчний шидтнүүдийн хоёрын амьдралыг өөрчилж, эсрэг тэсрэг замаар явхад нөлөөлжээ. 生き方は決めた。あとは自分にできることを精一杯やるさ。 За энэ хэсгээс эхлээд манганы спойлер орж ирэх учраас үзэх хэсгээ сайн тунгаагаад шийдвэрээ гаргаарай. Фушигуро Тожи ямар ч эргэлзээгүй Гожигийн гарт амиа алдсан. Гэхдээ Жужутсу Кайсны ертөнц гэдгийг санах хэрэгтэй. お、フルチンじゃん。 Аним дээр одоо эхэлж буй Shibuya арк дээр хоёр талд тулаан эхэлдэг. Энэхүү тулааны үеэр Огамиг их насаараа Гожог алах гэж зовсон нэгэн эмгэн ач хүүгийнхээ бид Тожиг амьлуулж хамгийн том алдаага хийдэг. Ер нь ямар тэнэг шидтэн гэхээр шидтнүүдийг алж иддэг хүнийг амьлуулах вэ? Тожи замдаа таарсан бүхнийг ямар ч эргэлзээгүй устгаж эхэлдэг. Түүний шинээр амилсан бие устж байж л энэ бүхэн зогсгоор болдог. Харин нөгөө талд Маки, Нанами, Наобито нар Дагонгих онцгой төвчний хараалтай тулдаж байх үед Дагон тэдний домен экспаншндээ оруулдаг. Харин Мегуми тэдэнд туслахаар Дагоны домен экспаншн руу орж тэдэнтэй хамт тулдаж эхэлдэг. Мегуми домен экспаншнд нүхүүсгэж мултрах гэж байсан ч тэрхүү нүхнээс Тожи гарч ирдэг. Наобито түүнийг таних дотроо айхвал нөгөө хэд түүний хэн болохыг гайхна. Харин Тожи тэр хэдийн нилээдч барахгүй байсан онцгой төвчний хараалыг Макигийн хараалт зэвсгийн тусламжтайгаар ялдаг. Харин үүний дараа Тожи Мегумитэй тулдаж эхэлдэг бөгөөд энэ үеэр Тожи ядах юмгүй Мегумигийн дайралтуудаас бултаж хариу дайрдаг. Харин Тожи түүнийг хүүгээ байж болзошгүй дотроо анзаарч түүнээс нэрийг нь асуух үед Фушигуро гэж түнд хариулдаг. Хүүгээ амьд байгаад нь баярлаж, мөн Зенин бус Фушигуро гих зөв нэрээ зүүж байгаад нь багхан чуулга баярлаж, өөрийгөө хороож дахин Тожи амиа алддаг үлээ. Ингэж Мегуми өөрийн аавтайгаа уулзаж салах ёс гүйцэтгэж чаддаг. Тожигийн хар шидийн хүчгүй, мөрөөдө тоглоом дуртай, муу аав, зохиол талхан гарах энхүү дүр Мегуми, Гожо, Гето гих мэт чухал дүрүүдэд шууд болон шууд бусаар нөлөөлсөн юм. Тэр дундаа Мегуми илүү сайн сайхны төлөө эсрэг талын шидэтнүүдийг хороохоос эргэлцгээ болж илүү өөртөө итгэлтэй болдог. Аним дээр яг одоо Shibuya арк эхэлж байгаа бөгөөд энэхүү кул, өөртөө итгэлтэй, асар хүчтэй дүрийг бид тун утгагүй дахин дэлгэцээр харах юм.
Бидний бичлэг таалагдсан бол лайк дарж, өөр олон сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл subscribe хийхээ бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.